Хотнэрийн их нь Янжин гэдэг сайхан гэзэгтэй авгаа байсан. Тэрний дараа тэр Дамжин тань гэдэг нэг эрэгтэй хөө байсан юм. Тэрийн сүүлч бид нарын үед байсан юм билээ. Нутаг ойргоо болоо бид нар уулзч чадаагүй. Сууж байсан авгааны бол байдаг. Долгормой дээр таньдаг л байсан. Тэгээд тэрний дараа өндгөө. Өндгөө шин дацын хүчийг хэлж байгаа үстэй. Өндгөө гэж дацын хүчийг хэлж байгаа. Гүйг одоо энэ долгормойг та нарын манай эмээ гэж дижээ гэж л ярих бол өндгөө. Тэрний дараа дижээ. Хаалга сайгаарай. Тэгээд тэдний хооронд хоёр эмэгтэй хүүхэд тэр бурхан гэж өвчнөр нас орсон юм билээ. Одоо энэ төвийн цаатлын дээр цагаан асгын бууц гэж байдгийг. Тэн дээр байж байгаа тийм бурхан гэж юм болоо. Тэгээд 12-тай 13-тай хоёр эмэгтэй хүүхэд зэрэг нас орсон юм. Тэгээд нэг эмэгтэй хүүхэд нь 22 нас хүрээд бас тэр өвчнөр энэ лантцын бууцсан дээр байж хад нас орсон гэсэн. Ер нь ойролцоогоор хэдэн он бол тэр одоо мэдэхгүй тэр үеийн тэр үедээ нэг нь яваа болцсон тэр 22 настай л 20-30-аад оны үе тийм болоо. Тэрнээс дээш юм уу мэдэхгүй. Өндгөө баг шиг л өндгөөг дагуулаад хонж явдаг байсан гэсэн тэр 22 настай. За тэгвэл нилээн дээр 1900 оны ихэнх үе болж шít. Тэгвэл бараг л тийм баху. Ажаа чинь 1897 онд төрсөн шít. Тэгэхээр 1900 оны ихэнх үе болчлаа л да. Тийм баг. Тийм ээ. Өндгөөг нь 10-аад настай байх юм уу тэгж дагуулаад хонж явдаг байсан. Тэгвэл 1903 он гэж л ойролцоогоор л 3 биш 7 хавцал гэж л ойролцоогоор төсөөлөх юм бэ. Тийм байсан лээ. Манай ээж бол хамгийн бага нь тэр 11 хүүхдийн хамгийн бага нь отхон охин юм байна. Тэгэл зугаараа олон хүүхдтэй тий. Тэр гинтэн гэдэг хамгийн том эгч нь бол олон хүүхдтэй. Хамгийн том эрэгтэй ч яг тэр давчин гэдэг хүн хүүхч явахтай болоогоо дөнгөж 25 настай л нас орсон юм л. Тэр нь их уран хүн байсан гэсэн. Мотор юм хийдэг. Зүгээр янз бүрийн осол юу байсан юм болоо. Тийм уг нь хүрээнд сууж байгаа тэгэл яваад ямар өвчнөр яасан мэдэхгүй 25 насны дараа л нас орсон юм гэсэн. Тэгээ гинт нь бол олон хүүхдтэй 9 хүүхдтэй ч байна. Тэгээд Визиан бас олоо. Олон хүүхдтэй тэр өөрнөхийн авгаа болсон. Одоо ням дорж бид нэг хүний их хэмж байсан. Наржмаа гэж бас хүний их хэмж байсан. Амгалан гэдэг нэг авгаа байсан хамгийн том нь. Тэгээд Жамба хөө гэдэг нэг байсан. Тэгээд Дижит Жадсан багам Аривжа лавл 7 хүүхдтэй байсан юм байна. Миний мэдхэл лав 7 тэр Визиа гэдэг авгаан тийм олон хүүхдүүдтэй л байсан. Визиа гэж одоо ойролцоогоор хэдэн он болж таарах бол хэдэн он төрсөн бэл ойролцоогоор өндгөөгийн игч шүү дээ. Тий игчхээр чи одоо 1890-ад оны үед л төрсөн гэсэн болж таарч байна тий. Хамгийн том их чинь хамгийн том гинт тэгээд дараа нь Визиа. Тий. Хамгийн том нь тэр давчин гэдэг эрэгтэй хүн. Давчин. Тэр бол 1878 оны үе л байх л та. 80-аад оны үе. Тийм л. Тий. Тэгээд дараа нь тэр гинтэн. Тэр гинтэн болохоор арга эднэр их байгаа. Тэр бол нэлээд настай л. Тэрний дараагийнхал тэр Визиа чинь саяын хэлдэг дээр байгаа. Тэгээд дараа нь тэр Янжин гэдэг одоо тэр Анжи эднэрийн их дашаналт гэл нэг хатны элчингийн тэрийг болж байсан. Тэрний их нь Янжин гэдэг хүн байсан. Тэр болохоор Должинзоо дашаналт Цэрэнжөө Жанчуу 4 хүүхэдтэй л байсан юм байна лав. Тэгэл тэрнээс салбарлсан. Одоо тэр Янжингийнхан гээд манай игч над тэр ургийн бичих хөдлөх гэж бичиж авч байсан. Тэгэхэд 80 гаруй хүн болцсон байна. Тэр Янжингийнхан. Тэгэхээр наад бол олон болсон л та.
Яа, тэгвэл одоо 1000 хорхийн биш үү? Нэг хүн л 80 болсон гэдэг чи одоо. Тий. Гинтийн бол олон хөвгтэй байсан чинь тэд нэр их олон л байгаа. Одоо сураг тасарсан уу? Одоо хөвгтүүд л бий л дээ. Одоо энэ дамжи аваад тэр чиний хамгийн том 90 гэдэг нэг лам байсан хэлээ. Тэр нь баригдаж нас барсан. Хэлмэгдлэр явсан. Тэгээд дараа нь тэр чимэд тумбаа гэдэг нөө юндэн дөрж иднэр ээж. Тэгээд дараа нь оргоо гүржүү. Тэгээд дараа нь догоо гэдэг нэг авгаа байсан. Тэгээд дараа нь Батчар. Намын Батчар гэдэг. Тэгээд Бавуудорж гэж байсан гэсэн. Тэгээд Дуланжуу гэдэг нэг хүүхэн байсан. Тэгээд дараа нь Цэдэн Сонон гэдэг нэрхтэй хүн байсан. Лаул 8 9 хүүхэдтэй л гэж байсан та. Тэгэхээр би нэгийг сайн мэдэхгүй мартсан баг. Лаул 8-ыг мэдэж байна. Тэгээд тэднээс салбараас олон болсон л да тэр. Тэр олон болсон баг. Тэр сайн тоог нь гаргаж мэдэхгүй. Нэг тийм юм. Одоо тэгээд манайхан бол яг өндрөөгийн манай дэжээ Томбоо хоёр гэдэг нь бол айл аймаг явж байсан. Ах トゥ хоёр, эгч トゥ хоёртай суусан. Тийм байна. Тэгээд манайхан энүүхэн армат энүүгээр нь төрдөг. Тэгээ бид нар толгормоо идэр чи арай ойр байгаа. Тэгээ танаа ээж толгормоо тэгээд нэмэгмар сэрэнгийн их эднэр чи бид багасаа нэг дор байсан байна. Божмаа томхоо зэмөр орой дот байцгаас юм байгаа. Тэгээд ээжийн тал бол тийм юм тааж хийдэг юм хөх. Аавын тал болохоор одоо ийм хуучин Эрдэнэ бэйлийн хошууны одоо хойтол өндөр сантын нутаг. Энэ цагаан сүмийн гол, хөгсмийн гол энэ гурван хайлаар энүүгээр нутгаж байсан юм. Бас 11 хүүхэдтэй айл байсан гэсэн. Өс дондоо гэж тийм сахас ихтэй байсан юм уу тийм өс дондоо гэж тийм хүн байсан. Өс дондоо гэдэг. Тэдний аав нь тийм дондоо гэдэг хүн байсан. Тэгээд тэдний 11 үйл юм байсан юм л. Бидний мэдхээс бол 2 цэрэн долом гэж 2 авгаа байсан. Тэгээд 2 бас соном гэж 2 авгаа. Ижил хинэстэй. 2-2-оор нь ижил хинэстэй. Оо зөө. Тийм. Цэрэн төлөмгээд 2 хөөхөн. Нэг гэрээ нэг ихийн хөөхтөө. Сономгээд 2 хөөхөн. Тийм 4 нь л аваа. Тийм мод байсан юм уу? Яагаад тэгдэг байсан? Тэгээд дараа нь одоо долгормоо эдний ламзоо гэдэг юм. Тэгээд завсарны юм байсан юм уу? Тэгэхээр манай аав Бат гэдэг хүн байсан. Тэгээд бусд нь бол Багдаан л өйдөлсөн шиг байл. Тэр 11 хүүхдийн үү? 6 4 нь л Багдаан л өйдөлсөн шиг байл. 4 5 нь л. Тэгвэл 11-ээс одоо 4 5 өнгөрсөн гэсэн. Тийм 5 нь л өйдөлсөн шиг. Тэгвэл 6 хүүхдийнх нь хүүхдүүд л гэж гарчрах гээд байна тий. Тийм тэд нэр ер нь одоо 3 хүүхдтэй бай. 3-ын одоо тэр Ламзуу Бат хоёрын хүүхдүүд бид нар байгаа. Тий. Тэгээд нэг цэрэн долмын хүүхд одоо энэ хүүхдийн самбуу дима. Нэр аавын тал гэдэг чинь ингээд тий. За тийм бид. Дулаанаар яадаг. Самбуугүй аав нь болж таарч шүү дээ тий. Тэгээд бид нар чинь уг нь тэр жинхэнэ юугаар амлаар шарнуудаа өгтэй юм билээ л дээ. Аавын талаараа юу? Тий, аавын талаараа бол. Ээжийн талаар болохоор борж өгнө юм. Боржгоо? Тий. Тэр бим тааж гэдэг байгаа чинь ямар өчртэй юм тэгвэл? Бим тааж чинь ээж идрийн аав. Тэр ламжоо гэдгийг
тэрэнд хамаагүй. Хамаагүй. Тий дэжээгийн ав байхгүй юу? Дэжээ домбаа. Бидний өвөө болж Тий, таарч өвөө. байна. За. Тий. Бянг тааж идэг юм чи. Тэр чинь өнөө зэрэг залгасан л оксаа залгамжилсан тайж л байгаа шүү дээ. Тэгээд тэрний ав чинь бас тайж байгаа. Тэгэхээр чинь боржгон авахт болчихж гин үү? Тий, тэрийгээр юм бол боржиг нь л байна. Одоо бол хамаагүй тэгээд авгалаад ээж чинь болохоор бянг тааж гэж авгалж байгаа гэсэн мэт тийм ээ. Мэдгүй аавын талаар жоо гэлэх шүү дээ. Тийм үү. Тий. Та нар бол тийг юм. Харин тий бид нар Тий. Ээж чинь бол бямт тааж. бянг тааж гэж. За. Бид нар бол шарнууд гэж авгалсан. Тийм үү. Бүхий югаар хүнээс ас. Саяны 90 оны юугаар овг Манай аавынхаараа болохоор тэр шарнууд авгтай. Одоо тэр нөгөө хүмүүс тасарсан одоо хин эдэр шарнууд гэдэг болов нөгөө нэг самбуу эдэр өөртөө овгийг мэдхгүй шарнууд гэдэг юм уу яа. яагаад тэр шарнууд гэдэг чи одоо хин болж таарах уу? Та нарын өвөө болж таарах уу? Тэг нь бидний жинхэнэ аав байхгүй. Аав чинь тийм бидний аав чинь тэр дондоо гэдэг хүн чинь тэр шарнууд авахтай болохоор тэгэл хүүн ламзуу бот чинь бас шарнууд л авахтай байдаг. Тэгээ бид нар тэрүүгээр л авгал. Зөв. Эцгээрээ авгалдаг болохоор тэгээ тэрүүгээр л авгалж. Тэгээ ер нь эцгээрээ л авуулах хэрэгтэй бол таа гэнэ. Бид нар бол тэрүүгээр л явж байгаа. Эднэр тэрүүгээр шарнуудаараа авгалсан баха. Самбуу дэмэд нэр. Яа тиймэрхүү л. Тэгээ одоо тэрийг нь таслах чад юм одоо тэгээд. Тэгээд өөр юу ярих вэ? Өөр нөгөө нэг одоохондоо